Би гэрэл зурагчин мэргэжилтэй 1988 онд анх 7 дугаар ангид байхдаа залуу техникчдийн станцын гэрэл зургийн дугууланд анх гэрэл зураг сонирхож авч эхлээд тэгээд 1990 онд одоо сонин хэвлэл нийтлүүлж гиснээс хойш тэгээд ер нь гэрэл зурагч болно гэж шийдээд одоо 2010 хүртэл өдөртөн сонд 20 жил гэрэл зургийн сургалтаар ажиллаад одоо ингэж чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байна. Миний ажлын анхныгаараа хөдөлмөр сониос эхэлж исэн. Би ерөөсөө 10 дугаар ингээ төгсөөд шууд сонины газар туршилтын хугацаагаар анх лаборантаар ажилд орж исэн. Тэр хүртэл би анх 9 дугаар ангид байхдаа одоо анхныхаа гэрэл зургийг хөдөлмөр сонинд нийтлүүлээд тэндээс нь жоо урам аваад тэгээд үнэн сонинд хөдөлмөр сонин тэрвийн утга зохиол, эрдэнийн эрх тэгэл тэрвийн өдөртмөн сонингуудад бас зураг нийтлүүлдэг байл л да. Тэгээд яг хөдөлмөр дээр би илүү төлхөө бас явж зураг нийтлүүлдэг байсан болохоор бас 10 дугаар ингээ төгсөд шууд хариуцлага дээр бичихэн дарга бас одоо гэрэл зурагчтайгаа бас ойрхон байсан учраас бас тэнд шууд ажилд орж явах нөлөөлсөн. Тэгээд ерөөсө 10 дугаар ингээ төгсөөд ерөөсө сургуульд орохоос илүүтэй баг мэрэгжлэр энэ мэрэгжлийг сонгоод баг ажиллаж дадлага хийжсэн надад илүү сонирхолтой санагдаад шууд л тэр хөдөлгөдөл ерөөсө сонины газарт ажилд орсон. Энэ 12 сард л энэ усын сэрэг зохиогдсон гоёл 91 тэмцээнээс л одоо энэ ялангуяа энэ тэр үед энэ топ модель ихэр цэцэг, ижил цэцэг, энэ шатар цэцэг за тэгээ олон загвар өмсөж байгаа л да. Зүгээр яг би төлхөө аваад энэ сонин хэвлэл нийтлүүлжсэн эдгээр зургууд байдгийг. Тэгэхээр тэр үед бараг эвлүүлэг хийгээд бас тэр үед ч бас компьютер гэж байхгүйсэн ч угаасан зургуудаараа эвлүүлээд монтажлаад сонинд өгөөд тэд нар бас ингээд бараг компьютер хийсэн юм шиг л харагддаг. Одоо сайхан бүсгүйн одоо энэ анхны мис Биндрэ гэдэг байгаа. 1991 онд Монгол турхтны оюутан мис тэмцээнд оролцож байхдаа соёлын төвөргөний тайзны ард ингээд нэг гараанд гарахын өмнө нэг үзүүлбэрийнхээ өмнө ингээд зогсож байгаа зураг. 89 онд бол энэ үсэг төрүүлсэн байсан. 1991 онд Монгол турхтны оюутан мис тэмцээнд энэ Биндрэ за мис мөнх цэцэг нэхэр цэцэг тэр ингээд хамт оролцож байсан. Тэр үед бас Монгол зөвлөлт Буряатын бас загвар өмсөгчд бас энэ тэмцээнд оролцож ирсэн. Ихэр мисвч тэр үед содон байсан л да. Олон загвар өмсөгч дотроос энэ хоёрч бас залууч байсан баг. Би ч одоо хүүхэд байсан. 90 онд 9 дугаар ангиос ихэд энэ хоёр минь дөнгөж 10 төгсөж ирсэн баг. Надаас нэг ганц сая их жохоо. Тэгээд тэр үедээ бол би нэг сүүлд сошиалд энэ хоёрын зургийг тавьсан байхад бас нийлүүлж олон янз бүр сэтгэл бичтгэлтэй асуугаа сонирхоод энэ хоёр минь одоо хаана явдсан бол ийдэм бол зураг хөрөг одоо ингээд олон гинт байхан гарч байгаад алга болчдөг. Яасан бол одоо тэр үеийнхээ бас шилдэг топ модельүүд байсан гэдэг. Тэгээд авсан зурагч нь болохоор одоо та мэрэгжлийн сайн зурагч байсан багтаа гэж ярьдаг л. Тэг яг би тэр үедээ мэрэгжлийн айхтар зурагч байгаагүй. 1990 онд би 9 дугаар анги хүүхэд байсан. Яг өөрийнхөө сонирхол дур сонирхлыг гэрэл зурагч болно гэж бодож байсан учраас тэр үед бас яг энэ олон нийтийн арга хэмжээ тэр үед одоо 90-ад онд соёл урлагийн арга хэмжээ тийм дэлгэр болдог байсан шүү дээ. 90 оноос өмнөх бүх юмны хаалттай үед бол тий энэ сайхан бүсгүй ийм гоё ийм тэмцээнүүд нь бараг 20 таа шахан байсан юм шүү. За яг 80 88 9 онд гоё 87 төр болж л байсан байл л дээ. Социализмын үед бол яг 90 оноос өмнө анхны гоё бол спортын дуурайнд болж л байсан юм бэл. Тэгээд нэг анхны мис 1989 он залуучсан соёлын төв болоход бөөн шуугаар дарайл нөцгөө уцтай хүүхнүүдийг одоо ингээл алдаршуулаад бөөн шүүмж дагуулаад тэгсэн мөртлөө бас л 90 оныхын циркэд хоёр дахь үргэлжлэл нь болоод мөнх цэцэг төрүүлээл тэр үеэс хүмүүс бас 90 он цаг үе өөрчлөгдөөл хүмүүс бас соёл одоо энэ гэгэрлийн тухай бас харьцангуй ойлголттой юмыг дэмждэг болсон байсан л да. Тэр бүхний хүмүүст ингэж харуулад сони хэвлэлтэй бас энэ түүхийг авчулдаг гэдэг бол сонирхолтой байл яг мэдээ сонирхолтой. Энэ Gentleman 92 гэдэг нэртэй энэ бас Монголын сайхан бүсгүй гэдгийг одоо тэмцээн зохион байгуулалтыг дагалдаад бас сайхан ирчүүдийг шалгаруулах Gentleman 92 гэх тэмцээн энэ соёлын төвөргөнд
анх болж исэн. Тэгээ энэ бол одоо ингээд тайз мэд шимгэл ингээд юм харахад бас ингээд Монгол өчгөр үндэсний Монгол өчгөрийг шимжчихсэн. Ёс зөртөө Монгол иргэд Монгол өчгөрийг бичсэн. Чиний Gentleman 92 гэдэг ийм нэртэй ч гэсэн ёс зөртөө Монгол иргэд үндэсний Монгол өчгөр маань 90-ад онд их дэлгэрж исэн байгаа. Одоо энэ гоёлын тэмцээний фоныг харахад ч гэсэн бас Монгол өчгөрийг бас их төлхөө ашигласан байдгийг. Энэ үеэс бас энэ тайз шимгэл Монгол өчгөр ямар их дэлгэрэнг хэрэгжилж байж вэ? Энэ сайхан эрчүү шалгаруулалтын тэмцээн үндэсний хувцастай, Европ хувцастай, за тэгэл авиас бэлэг, дуу, шүлэг тэгэл ер нь юм умил талын л одоо шалгууруудыг үзүүлж ин уралдаан тэмцээн болдог байсан шүү дээ. Тэгэхээр яг сайхан энэ залуу шалгаруулалт тэмцээн бол сайхан бүсгүй тэмцээнээс бас нэг өсөндөө бас урган гарч ирсэн бас нэг л тэр үеийн бас сонин сод тэмцээн нэг л дээ. Тэгээ энэс ч хойш одоо тэгэл бяцхан мис. За тэгэл одоо хүртээгүү гавьяатнууд одоо хонин жилийн шилдэг залуучуудын одоо уулзтуудчлэг гээд тунамл сайн гээд маш олон арга хэмжээнүүд 8 ээжийн алдар их олон арга хэмжээнд болсон. Одоо энэ тэр үеийн одоо 90-ад оны хүмүүс их содон байлаа л да. Тэгээ тэр үеийн зургууч бас сонин хөвлөх гоо чимэг болдог. Дандаа одоо нэг тийм албаны үйл явдал гэхээс илүү соёлын арга хэмжээний зургууч бас нэг хүмүүстийг сонирхол татдаг байсан. Тэгээ тэр үеийг бас нийтлүүлэлт бас сонирхолтой байдаг хүмүүс үзэх дуртай. Энд чинь бас л тухайд л их анхаарал татдаг л тэмцээнүүд нэг шүү дээ. Одоо соёлын төвөргөө ер нь залуу соёлын төв тэр үед ер нь сандал нь бол хоосон байдаг байсан да. Ер нь пигл идэг байсан. Билет нь бол ерөөсөө одоо тэгж борлогдохгүй зовлон байдаг байсан шүү дээ. Суудал дүүрэн ийм арга хэмжээ болох болгонд л ерөөсөө хүмүүс ч ерөөсөө хангалттай л очдөг байсан. Тухайд Монголын залуучууд сонины одоо сэтгүүлч одоо супер сэтгүүл бас хэрхэн гаргадаг байсан. Сэтгүүлч Дондгийн Батчаргал гэдэг хөөсөн тэр ахлын тэмцээнийг энэ Gentleman 92 анх зохион байгуулж ирсэн. 1996 онд соёлын төв өргөнд ариун нэг ярээс тоглолт болсон. Соёлын төв өргөний тайзан дээр анх удаа мотоциклтэй анх гарч ирсэн. Энэ бол яг билет зарагдж байхад бол энэ бол нэг тийм яриа гараагүй л байсан үл дээ. Мотоциклтэй тэгтэй гарна гэж. Тэгээд яг тоглолт эхэлж байхад л энэ мотоцикл энэ баг одоо энэ баг Harley юм уу тийм ээ. Мотоциклтэй анх ингэж тайзан дээр гарч ирэхэд л хүмүүс их шуугж илээсэн. Анх тайзан гарахаас өмнө яг ингээ мотоцикл дээр гараад яг унаад гарч явах үед ингээ цэцэгээ хөргөцсөн гарч ирж байгаа. Тэгээ яг өөрөө бүр мотоцикл дээр дуулаад явж байгаа байхгүй микрофон аваад. Яг хөө миний төлхөө авсан зураг бол яг баримт гэрэл зураг авдаг сэдв маань ерөнхийдөө илүү хувь нь баг баримт гэрэл зураг л да. Тэгэхээр ер нь одоо манай залуучууд ч гэсэн баримт гэрэл зураг бүгдээр л оролдог л авдаг. Үнэхээр сайхан зургууч авч байна. Техник сайжирсан сэтгэлгээ нь бас шараа өөр болж шүү дээ. Авдаг зохиомж нь хүртэл шал өөр болж эхэлж байна. Зүгээр энэ бодоход яг мэдээж гэрэл зурагчдын одоо үнэлэмж бол манай Монголд бол бас хэцүү. Дэлхийн нийт одоо энэ олон улстай ингээ харьцуулахад бол гэрэл зургийн үнэлэмж тэдгэрийг үнэлэх үнэлгээ ер нь бол тэр юмд бол доогуур. Нэг гэрэл зургийн үн цэнийг бол жишээлбэл гадна одоо Европт гэн одоо гадны улсууд жишээлбэл ямар хүнтэй үнэлж гин үү те тодорхой хэмжээгээр боломжийн сурвалжлага одоо сайн сурвалжлага жишээлбэл одоо энэ сая манай Монголд нийслэлтэр нэг айхтар дэлбэрэлт боллоо шүү дээ дэмжин гарав те жишээлбэл тэр сурвалжлагыг олон улсын агентлаг гэрэл зураг хэрэг болоод олон улсад мэдээлэх гэдэг шүү дээ те манай тэрэнд гадны гэрэл зурагч байгаагүй учраас манай Монголын гэрэл зурагчны авсан гэрэл зураг хэрэгтэй байгаа байхгүй. Тэг үнэлгээний хувьд бол манай Монгол гэрэл зураг үнэлэмж нь бол үнэхээр доогуур санагддаг. Яг хоо сайн ганц нэг үнэлдэг хүмүүс газрууд биелдэ зүгээр гэхдээ ерөнхийдөө нийтлэг шин чанар нь ерөөсөө ер нь болж өгвөл үнэгүй ашиглах сонирхолтой. Гэрэл зургийн бас яаж ямар нөхцөлд хүнд нөхцөлд яаж бас ямар цаг хугацааг туулж яаж ажилласан гэдгийг хөдөлгөөрөөсөө ойлгохгүйгээр яс үн цэнэгүү бас энийг бас нэг ашиглах гэдэг. За одоо үн цэнэгүү бүр үнэгүй авахыг боддог өсгөн байж байна. За үн бүр баг ч гэсэн хитрхи доогуур үнэлгээд авахыг хүссэн юм байна. Тэгээ энэ хүн чинь бас тодорхой хэмжээр гэрэл зурагчин гэдэг бол энэ мэдрэлийг сонгоод амьдарч байгаа хүн бол энэ гэрэл зураг амьдарч байгаа хүн бол тэрүүгээр л цалинжихгүй л өөр хэн цалинж яаж цалинж байгаа тийм ээ. Тэгэхээр тэр үнэлгээ сайжруулах хэрэгтэй юм шүү. Тэр үнэлгээг бодох ёстой. Мэдээж хажуугаар нь өөр арилжааны гэрэл зураг гэж бол байна. Гэхдээ эн чинь бас өөрөөсөө мэрэгжлийн дагуу сонирхож авсан тэр сэдвэрээ дагнж ажиллаж байгаа тэр олон жилийн турш авсан сэдвээ одоо нэг өсөнтэй юмд хүрэхийн тулд тэрийг бас тодорхой хэмжээнд өндөр үнэлгээтэй болгомоор байгаа байхгүй. Тэгтэл тэр үнэлгээ нь одоо ерөөсөө хангалттай хэмжээнд үнэлэгдэж чадахгүй байгаа л би жоохон сэтгэл тундор байдаг. Одоо энэ лангууны зураг бол 1991 онд энэ Сүхбаатарын талбайн баруун талд байдаг 25 дугаар дэлгүүрд
Хүнсний дэлгүүрт авсан зураг байгаа юм. Картын бараа шилжснээс хойш 90 онд 20 дугаар тогтоол гарснаас хойш ер нь хүнсний бараа хомсдож одоо хүнсний дэлгүүрийн лангуун дээр ер нь тоото хийдхэн бараа үлдсэн дээ. Тэгээ тэр үдерээс талах бараг өдөртөө нэг ирээд алга болчдөг. За нэг байгаа ганц нэг элбэг бараанд бол давс эсвэл энэ байцаа хүнсний ногооч юм ганц нэг. Тэгээ энэ тэр үед яг энэ дэлгүүр рүү орохдоо нэг хэдэн байцаа яг энэ лангуун дээр хоосон байсан. Тэгээ нэг л тэр үедээ бол бас нэг хүнсний бараа ховордож ирсэн, импорт зогсчихсон, Оросоос импортлж ирсэн хүнс төр байхгүй тий. Тэгээд эх орны үйлдвэрийн хамаг юунууд ч ер нь бол ингээ ховчсоос зогсон байдалд орчихсон. Тэгээд яг хүнсний бараа бол хамгийн одоо хомсдолтой эрэлттэй байсан байхгүй. Тэгээд одоо тэр үеийн хүмүүс ч одоо юу идэж ирсэн. Тэгээд одоо орчин хүүхдэд гайхдаг л та ямар мэдэж өссөн юм бэ. Тэгээд ийм ганц байцаанаас өөрөө дийдхэн байгаагүй юм уу гэдэг. Тэг яг мэдээж дэлгүүр болгонд өөр байсан л та. Нэг талах хэрлээ гэхэд одоо очрлол дараа алга болчих жишээтэй. За зарим дэлгүүрт нь хуурай идэх юм хальт гараал алга болчихно. За тэгээ зарим дэлгүүрт нь хаяа нэг гойн байж ах шээ. Тэг уургажуулсан гойн байдаг гэсэн. Тэр гойн байж ах шээ. За ногоон гарын за махвал нүднийг юм. Хаяа нэгтэй нэг консерв гарвал алцаал алга болно. Тэгэл иймэрхүү маягаар тэгэл алдаг хоног явсаар байгаа. Тэгэл зах зээлтэй тэгэл золгоол энэ 90-с нэг зах зээлийн шилжилтийг нэгж бас хэцүү байсан л да. Тэгэл 91 92 онд ч бас л засгийн газар солигдоод Бямсрунгаан засгийн газар гараад очир хотын үе чинь шилжилтийн үегээл бас хэцүү болсон. Тэгэл нэг 94 5 оноос нэг арай гайгүй болсон л да. Хүнсний бараа бас нэмэгдээд бас нэг импорт нэмэгдээд гаднаас бас янз бүрийн бичэн бас дүүрээд бас хүнсний дэлгүүрийн лангуус арай баялаг болж ирсэн. Тэгээ энэ яг бас нэг 91 онд авд 91 онд тэр үед бас нэг хүнсний лангу ямар байсныг л бас харуулах гэж авч үлдсэн зураг л. Хашааны одоо яг энэ хоорд тэгээд ийм ус татцсан байна. 2001 онд энэ 3 сард энэ нийслэл шүлхий өвчин гараад тэгээд энэ одоо хөлөө нийс төр яг энэ тухайн гарсан хэсэгтээ хайлаастын 5 буудлын орчмынхаа сэтгүүлөөрөө тогтоогоод дотоодын цэргийн хамгаалтыг гаргаж ирсэн. Тэгээд тэр үед одоо хүмүүсийг гудамжаар одоо гэртээ хүмүүсийг гадагш гаргахгүй халдвар тараахгүй бол гаднаас дотгошоогоо энэ хүмүүсийг оруулахгүй. Хүмүүс чи гэртээ орж болохгүй байлаа шүү дээ энэ хүмүүс чи. Тэр үед их олон хүмүүс гомдлол гэртээ ормоор байна, хармаар байна гэж хэлдэг. Тэгээд тэр одоо тэгэл ор харга байхгүй юм чи. Тэгээд тэр зарим нь хөргий тэр үед тэгэл нөгөө гадуур хонох нь хоноол одоо ах トゥ гэр хонох нь хоноол ах トゥ хүмүүс найзандаа хонох нь хоноол яаж аргалж исэн ба. Тэгээд тэр үгээр ч бас зарим хүмүүс үлгүүд амаршил юм ярьдээ. Тэгэл ерөөсөө зарим нь тэгэл гэртээ харж чадахгүй юм чи. Нэг юмсэн хэд хоног гадуур явсан ч яах вэ гэдэг ч юм уу. Тэгэл бахан далимл болсон л зарим нь те. Бас хөгжилтэй л үеэлтэй зүгээр. Тэгэл зарим нь бол ингээл гарахын тулд ингээл тухайн үед би энэ сая сошиал дээрсэн сошиал би чинь 2 жилийн өмнө нэг нийтэлж хахад хүмүүс коммент бичиж байгаа юм л да. Тэр үед ийм үйл явдлууд болж ирсэн ингэж манайх тэнд үе гэртээ байла. Бид нар чинь заримдаа бас гарах гад үнэхээр яаралтай ажилтай хөдөлтөө хэцүүлээс тэр үедээ 5 цэцэгэл гардаг байсан гууж байгаа хэл. Бас юм бичсэн л гэдэг нэг. Тэгээ тэр үедээ тэгээд энэ бүх энэ хайлаас 5 буудлын энэ яг энэ орчмын бүх одоо энэ хүмүүст одоо хүнсний зүйл талах тэгэл ус удгийн ус талах хүнс бүгднийг өөрсдөнд гурил мөрөл бүх юм хүнсээ төгүүлж өгч байсан. Бүгдээр гадагш хөдөлгөөн хориотой учраас бүгднийг ингээд машинаар авчираа бүгдийг нэг цэгээс ингэж бөөгнүүлж зохицуулж исэн ба тухайд нь. Энд яг 5 буудлын хойтлын тал нь л да. Хайлаастай хойдол. Тэгээд энэ хүмүүс чинь энэ бөөгнөрөд байгаа хүмүүс бол гэртээ харих гэдэг хүмүүс байхгүй уг нь бол. Аль болохоор л орол гэртээ орол орчмоор байдаг, харьчмаар байдаг. Зарим ч харихгүй хэцүүдлээгээл тэгэл гуугаал тэгээд нэгэн тал одоо энэ 4 журам гарцсан болохоор хэцүү байсан баг л та. Тэгэл зарим нь өөрхий ингээл нэг шууд атаа гурлаа үүрээчихсэн бас ингээд аваад цааж гэрлүүгээ бас төхүүлэх гээл. Тэгээд эн чинь бас тэгэл нэг тухайд бас нэг хидоног үргэлжсэн сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан нэг 7 хоноглоо болсон баха хөл хорой. Одоо баг энэ ковидээс өмнө бас хөл хорой байсан мөхөр бас байсан байгаа байхгүй нас тий. Бас нэг багч гисэн бас ийм хөл хоройд орж исэн хүмүүс. Нийгмийн бас аргагүй халдвар төвчин болохоор хэцүүлдэ тий. Энэ бол 1996 7 он баха. Би яг сайн нэрийг санахгүй. Гэтэ 96 7 оны л зургууд байгаа. Тэр үуч нөгөө нэг арх дарс бас жоо ховор ховроосоо гадна дэлгүүр үйлчлэхний газар чи цагтаа хаачихвал яг энэ архины хэрэглээ эрс нэмэгддэг одоо арх ус тэрж бас нэг нийгмээр бас нэг архины хэрэглээ бас өндөр байлаа шүү дээ. Тэгээ одоо дэлгүүр хаацсан үед хаанаас арх олох вэ гэдгээрээс годомжинд автобусны буудал. Тэгээд одоо энэ хуучин энэ бол яг хуучин Сүхбаатар дүүргээ одоо дутаг дэвсгэр хуучин тээврийн товчоо гэж байсан да одоо баруун 400-аас сураг шууруудаад тэр явдал одоо Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлц нэг юм шаг операц зохион байгуулъя гэдэг. Тэр үед яг сонд ажиллаж байсан учраас би бас хамт сургалтанд явж байхдаа авсан зураг л да.
Тэгээд тэр үед одоо шаг операцаар энд үуч дандаа найруулсан спирт. Тэгэл одоо энэ хөвчлэн хулхал арх байх шүү дээ. Яг нь үйлдвэрийн архир нь баг ховор хэлсэн ба одоо тэгэл энэ үнэхээр энэ Smirnoff арх хэдрийг энэ сав мав тэр Orial-ын найруулдаг спирт савч одоо 5% гаал найруулаад нэг спирт чинь 5 шил арх болдог. Тэгэл дамлал зардаг. Тэр ер нь бол шаг болстой амар өс. Тэгээд энэ шагч дийлдэг байсан юм уу? Ер нь бол ингээл бие үнэлэгч төөрхөд тэгэл энэ шагчд нэг хэсэг 90-д онд амьдрал хэцүү хүч бүгд л амь залгуулах гэж үздэг. Тэрийг нь цагдаа нийт хэв журам сахиулах гал бас л зохицуулах гал бас л ингээд арга хэмжээ авах гал үзэл зохицуулах гэдэг байдаг үе л дээ. Тэгэл зах зээлийн нийгэм шилжих үе төрхий бас монголчууд ч бас тэр юм л үтсэн л дээ. Тэгэл юм л байлаа. Тэгэл тэр бас тэр үе чи өөрхий тэгэл бас нэг 5 цаас олох гал байдаг. Тэгээ шагийн арх байгаа бас нөгөө хураалах чинь тэгэл бас цаана ингээ бодохоор бас хүний амьдрал яваад байгаа юм шиг. Нөгөө цаагаараа бас хүнс эрүүл мэнд занл хийлээд байгаа юм шиг тий. Бас хортой арх байвал бас энэс ч хордуул яах вэ тий. Мэдчлэн бас ингээ аль алийн зөвтгч болохгүй буруутгч болохгүй юм бас байдал байдаг. Тэгээд архитай холбоотой ярихад бас 2008 онд ч нэг Багнуурын нэг одоо Азийн чоног архинд бахан хүмүүс хордлоо шүү дээ. Тэгжин бод архийг бол их хориглосон шүү дээ. Тэр өдрөөс арх пиавс согтур хүмүүс бүх зүйлийг хорж ирсэн. Тэгэхэд бол бас шаг бол жинхэнэ бас л гарч ирсэн үйл дээ 2008 онд шүү дээ. Тэгэхээр чин бас л хүний хэрэгцээ дагаал байж лээ тийм шүү. Тэгэхээр Монгол архийг бол бас өөрсдөө ухамсараар л хорь зохицуулахгүй юм бол яг бол лангуун дээр хориод бол үр дүн гүйцэхгүй дээ олон жил харуулдаг юм шиг лээ. Чихэн дэлгүүрчл 7 гэж хаачдаг гэсэн үг. Сайндаа 8 байсан бол одоо. Тэгэл одоо яах вэ? Тэгэл би бас бодлоо энэ одоо эмэгтэйч бас хөргөтл голсон эмэгтэйч байдаг л бах. Тэгэл хөдөө орон нутгаа шилжиж ирэхс төрх амьдрал хэцүү болохоор бас юм ирсэн байх үгүйсэхгүй янз бүрэлтэй тэгээд ч бас янз бүрэл хүмүүс байдаг шүү дээ. Одоо энэ орчин үеийн гэрэл зурагчид маань энэ зургийг яаж хүргэх вэ? Хүмүүс байгалийн гэрэл зураг илүү төлхөөтэй илүү үн цэдэрэл хэрэгцээтэй, арилжааны илүү арай илүү эргэлттэй сэдв болж одоо салбарлаж урж байгаа хгүй байгалийн гэрэл зураг тийм хүмүүс одоо ингээл байшин барилгаа чимэх, офсоо чимэх гэдэг утгаараа байгалийн зураг хамгийн их хэрэглэлттэй илүү их арай гайгүй. Тийм учраас байгалийн гэрэл зурагч маань ч бас сайхан төлхөө хөгжилж гисэн бас арай илүү төлхөө сайн ч явж байгаа. Тэгээд мөн шовдер гэж хэлж болохоор сэдв баримтат гэрэл зураг тий. Одоо нэг хэдийд ч гэсэн одоо баримт гэрэл зураг маань их майгээд аваад шууд байгалийн зураг шиг бас хэмжээний 5 цаасанд хүрэхгүй болно өнөөдөр. Цаг үеийн түүхийг авч үлдэж байгаа гэдэг утгаараа асар их том үн цэнтэй баримт байхгүй. Тэр нэг өнөөдөр үн цэн хүрэхгүй ч гэсэн 30 40 50 жилийн дараа ямар их үн цэн хүрэх вэ гэдэг бол бодол хэвэрлээд энэ да гэрэл зурагтай бас. Тэр гэрэл зураг бол ер нь бол агуул та. Үнэлгээ баг одоо тийм байлээгээд гэрэл зургийн мэрэгжлийг бол орхих бол утгагүй мэдээж. Гэхдээ ер нь бол тууштай үнэнч энэ гэрэл зургийнхаа төлөө түүхээ үлдээж явна гэдэг бол хамгийн том бахархал. Бид бол энэ гэрэл зургаа аваад хармаалаад явахгүй. Өгсөн ч бид нар энэ зураг бол Монгол улсын түүхэнд үлдээд архив боловлд нь араар хойч үн хэрэглээд явна. Одоо бид нар 1910-ад оны 1800 1900 1900 оны их үеийн зургийг хэрэглэж 20-р зууны 19-р зууны сүүлчийн гэрэл зургууд ихэнх нь гадны гэрэл зурагчтай авсан зураг байна л да. Дотоодын манай гэрэл зурагчтай байгаа. Гэхдээ ихэнх нь Оросын гэрэл зурагчид, Францын жуулчид, Америкийн гэрэл зурагчид эдгээр авсан зургууд байна. Тэр бид нар одоо энэ зургаар амьдарч шít ерөнхийдөө түүхэн юм. Түүхэн үйл явдал одоо ингэж гоё тий. Тэгтэл бидний одоо энэ үлдээж байгаа энэ түүхэн зургуудаар хойч үеийн бас амьдрах хэрэгтэй ёстой юм шиг. Тийм учраас бид юм түүхөө бол үлдээх ёстой, гэрэл зураг бол тасралтгүй үргэлжлэх ёстой гэж 1991 онд намрын дунд сарын шинэ 17 ингээд жилд нэг тохиодог ганц сайхан өдөр байдаг шүү дээ. Яг олон хосууд хоримлдог монголчуудын хамгийн бэлэг цай өдөр нь. Тэгээ намрын дунд сарын шинэ 17 энэ 91 оны 9 сар тохиож исэн юм шиг байна. Энэ хормын ордонд 140 гаруй хос зэрэг хүрмэлсэн. Тэгээд одоо энэ хоримлж явах явцдаа энэ голны дагаачаар дараалал бас нэг эмх замбрааг байдал үүсээд хүмүүс хоорондоо бас толхилцоод энэ ч бас бүр хурмын ордынхаа нэг давхарт багтгаан байгаад тэгээд нөгөө би орох ёстой чи орох ёстой гэдэг нөгөө цагийн зүрүү гарч эхлээд тэг ингээ хоорондоо бас жоохон асуудал үүсэхийн даваан дээр нэг хэв журмын цагдаа нар зохицуулаад хүрж исэн юм байна. Тэрийн цагдаа нар одоо энэ дамар малгайтай саарл хувцастайгаа тийм байсан үе хувцастай цагдаа хувцас шинжилдэг байсан л та. Тэгээд одоо энэ дэр зурган дээр харагдчихлаа л да ингээд зохицуулаад ээлж дараагаар нь оруулахыг хичээж байгаа. Мэдээж энэ тул мэдээж хэрүү зодоо үсэхгүй л байх хэвээр. Энэ одоо 140 хүний ч одоо зайд тусраг 15 метрийн зайтай ингэж явна гэж байгаа. Үнэхээр хачаал л да аргагүй.
хөрмөн ордынхон мэдээ сандарсан л баг. Арга байхгүй хүмүүс ч өөрсдөө багтахаа байж эхэллээ. Тэгээд одоо энэ хөрхийн хөрмөлж байгаа одоо энэ бүсгүйн зураг хүртэл байна л да. Ингээд толгой дээрх энэ цагаан палатных нь нөмрөг нь хүртэл одоо хүмүүс бүр юу нөгөө нэг гойж gooцсон бэлэн байсан юм баг ингээд төлхөлцийн дунд ингээд мух олох гэж байгаа юм шиг ингээд наагур нөрх цагдаа зохицуулах гал үзэж байгаа юм л да. Тэгээ энэ бол бас л сонирхолтой үйл явдал болж илээсэн л да энэ үед. Одоо энэ сошиал олон хөрмүүд бол яг дунд сарын 17 гэж болж байгаа юм бас нэг анхны юм гэдэг чинь сонир шүү дээ бас. Дараа чихтэр манай монголчууд туршлагатай болчдөг. Олон намрын дунд сарын шинэ 17 болж ил байсан. Хөрмөн ордонд сайхан зохион байгуулалт явж ил байдаг. Энэ үед дээр яг анхны юм бол бас туршлага алдсан байж болох олон хүмүүс зэрэгцээд ирэхээр манайхан бас урдуур хойгуур орох жоох юм замбрааг юм үүсдэг шүү дээ яг. Тэрэн дээрээ бас зүгээр яг нэг ийм бас нэг сонирхолтой юм болж үлдсэн юм. Одоо чи 90 оноос өмнөх чи ер нь бол 20 тэл байсан юм шүү дээ. Бараг л энэ хуучин аргын тооллын нэлгийн тооллын календарыг бараг ашигладаг байсан юм. Малчны календар гэж хүн болгол цагаан сарын хүртэл малчтын баяр цагаан сар гэдэг календарыг хүртэл малчны календар л гэдэг гэсэн шүү дээ. Тэр үед дээр сайн муу өдрийг бол бараг л зөвхөн малчин хүн л мэддэг өстой. Тэд нар мэдчихвэл бараг болно. Тэгээд ер нь бол 90 оноос хойш тэгэл зурхаачд тэгэл юм үздэг бүх хүмүүс ер нь одоо нээлттэй болоод энэ аргын тоол бэлгийн тооллоо хослуулж гоё хэрэглээд сайн муу өдрөө сонгодог бас юм гоё нээлттэй цаг үе гарч ирлээ шүү дээ. Тэрнтэй бас холбоотой л доо юм чи бас. Тэг хүн болгон хамгийн сайн цагта сайн сайхан гэр өрх бүл үүсгэх хин ч гэсэн бодлого яг тийм ээ. Тэгээ энэ бол хүмүүсийн буруу шилтэй. Тэгээд яг энэ зүгээр энэ түүхэндээ бас нэг иймэрхүү бас нэг ачаал үүснэ гэж сонирхолтой байхгүй. Гэхдээ энэ үед ч одоо нийслэлийн хүн ам бас хэд байлаа те 500 мянган хүн амаар төлөвлөгдсөн манай Улаанбаатар хот тэр үедээ бараг 91 онд одоо хэд байсан юм те 500 мянга хүрдэг байсан юм уу бараг. Нэг өдөр гів гинтэл 140 гаруй хос хөрмөлөг зэрэг ороод ирэхээр бас сандрахсан л байгаа л та. Тэгээд тийм үйл явдал гарсан. Тэгээ би энэ үед дээр чи бас яг бас нэг сонинд ажиллаж исэн болохоор ч бас нэг мэдээллийн шин чанартай бас нэг юм сайн өдөр бас сургуулшлага бэлтгэжгээд очив. Тэгтэл яг нэг иймэрхүү л төр зурагтаа тааралдаал бас л буулгаж авч үлдсэн юм байна. Хадаа авраг 1992 онд нэг улсын баяр наадмаар төв цэнгэлт хүрээлэн дээр энэ барилдааны завсарлагаар авч ирсэн юм аа. Тэгээд энэ гадаадын сэтгүүлч бүсгүй очоод энэ Хадбаатар аврагыг их том биетийг бүр гайхаад очоод бараг одоо хүн мөнөө биш үү энэ зузаан тарган биеийг бүр чимхэж үзээд энэ гүзээгэн бариад гар марын шуугыг нэлээд атгаж үзээд бараг ийм том хүн байдаг юм багтаа гэж итгэсэн янзтай. Тэгээ энэ сэтгүүлч тэр үед аппараттайгаа явж тэгээд хадаа авраг барьж байгаа. Хадаач аврагч өөрөө энэ хүнийг бариад өөрийнхөө ингэж цодог шуудахтай. Цаана давгсруу арслан явж өнгөрч байгаа зураг байгаа. Аврагын биед хүрээл бүр сонирхолтой. Энд чинь тэгээд маньгүй ч өөрөө дургуй цаг үлдээ яг тэгээд энэ хүн үнэхээр бүх жүжиг би энэ тэгээд нөгөө засуулууд нь очоод малгайг нь аваад тавиал цодог шуудгийг чангалаа суллаа ингээл яваадсан болохоор гар хорно гэж болно л гэж бодсон юм билүү. Очоод энэ Хадбаатарын аврагын биеийг л нэг барьж тэмтэрч үзье гэж бодсон юм шиг. Тэгэл очоод тэр нэлээд биеийг барьж үзчихсэн. Яг тэр хэсэг нь баг. Тэгээд яг өөрөө маньгүй яг энэ эсвэл нээж явах энэ зураг надад үлдсэн байдаг юм даа. Харахгүй ирэхэд сурвалжлагаар явах үед бол энэ улсын баяр наадам жил болдог энэ гол арга хэмжээнд бол зайлшгүй явна. Тийм учраас яг энэ сонд ажиллаж байгаа хугацааных бүгд бол ерөөсөө яг жил бүрд он дараалалаараа бүх юм дээр орж ирсэн. Тэгээ ээлжийн амралтал таарчихгүй бол тэгэл жилд бол тэгэл наадам одоо энэ босол болдог бүх л арга хэмжээнүүд бол он онороо л гэсэн дараалал. Аль 91 92 гэл ингэ хадгалагдаад зарим нь албан зурмаар сонинд бас нийтлэгдэх зураг нийтлэгдэхгүй зургууд ч бас байна. Яг хөө мэдээллийн чанартай сониндоо мэдээж ингээд сайхан зургаал мэдээж гаргана хамгийн сайхан зургаал гэж гаргана шүү дээ. За тэгээд сонинд бас гарах боломжгүй дараа нэг шаардлага байхгүй гэсэн бас сонин бас агшингуудаа бас өөрийнхөө хувийн архивт бас сонирн болгож бас авч үлддэг л байсан л да. Монголын зохиолчдын эвлэлийн хэддүгээр их хурлын би яг сайн сандаг байна. Гэхдээ 2001 онд хүүхдийн урлан бүтээгдэхүүн бол хуучин пионер ордог. Тэрний гадаа энэ зургийг авсан байгаа. 2001 оны чинь цум байсан юм аа.
Тэгээд энэ зохиолч төвлөрийн хурлын завсарлагаар манайхан гараад ирчихсэн одоо энэ агуу алдарт ардын уран зохиолч Хөдөлмөрийн Баатар пүрэв дөрж байгаа. Дэндвийн пүрэв дөрж, Бавуугийн Лавгсрын ардын уран зохиолч тий. Энэ ард авьяаш тоглодог зохиолч Чойжилсрэн. Алдарт нөгөө малчч хүлгээр алдарт радиогийн дэрэнгийн хараа зэрэг гэж нэрлэх нөгөө Чимэд дөрж байгаа. Тэндээ Чимэд дөрж. За тэр Богл авсаргаа хажуу дээр Орхон Сэлэн гэдэг энэ соёлын урлагийн дунд сургуулийн багш байгаа. Би тэр үед нэг зургийг авч явахдаа сандгийн энэ сүүл гард багны киноны нөгөө жигмэд гэд бүхний дүр тоглодог шүү дээ. Тэр нэг бүхийг хаяал нуруугийн гимтээчдэг их жоохон хахир ааштай сүүлдээ тэмээ хулгайлдаг. Тэр дүр тоглосон жигмэд байгаа байхгүй. Орхон Сэлэнгөө тэр үчиг юу энэ бас өөрөө бас зохиол мохол бас өөрөө бас жоо шүлэг мүлэг бичдэг юм л дээ. Тэгээд тэр үедээ зохиолч дурлалаас очиж байсан. Тэр соёлын урлагийн дундал би багшилж ирсийг сайн мэддэг. 90 онд бас би нэг мань хүний зургийг авч ил байсан. Тэгээ энэ хамгийн захт байгаа энэ Чойжилсруу хажууд байгаа нэг би харин сайн танихгүй байгаа. Тэгээ энэ зохиолчтой энэ сайхан хөрөг осоолж үл. Энэ 2001 онд бол дэндийн пүрэв дөрж байгаа Бавуугийн Лавгсрын хоёр бол ер нь энэ бүгдээрээ бол ардын цол хүртээгүйсэн шүү дээ. Хоёулаач Хөдөлмөрийн Баатар аваагүй байсан үү тий. Тэгэхэд энэс тэр үед л алдартай байсан мөртлөө тэгэл бараг саяхан авлаа шүү дээ тийм ээ. Дэндийн пүрэв дөрж байгаасаа бараг бурхан болохынхаа өмнө Бавуугийн Лавгсрынгаа бас мөн шагналыг бас тэгж урдсан. Орхон Сэлэнгөө саяхан бурхан болсон. Цэндийн Чимэд дөрж байгаа бас өөрхий бас залуугаар явс тий. Чойжилсрэн одоо байхгүй нард авьяаш киноны дүрийг ямар гоё бүтээсэн. Тэг ийм нэг сайхан алтартнуудын ийм сайхан хөрөг өсөлдсөн байдаг юм аа. Эдгэр чи ингээл тамхилаад манай зохиолч ихэнх сайхан тамхи татвал бүгдээр завсарлаар гой гой юм яриан сууж байд. Би ч нэг ингээд нэг зогсоож авах гэж бодсон ч эдгээр ингээд сандал дээр бөөнөрөө суугаал пүрэв дөрж байгаа тамхи татвал хавгсрынгаа юм хэлж яриалал. Тэгээд эдгээр сууж байхад нь би яг нэг сонины зураг авчих хөдөлгөөнтэй шиг зураг авчих гэж бодоол уг хичээж исэн юм л да. Тэгээд тэр үед дээрээ бас нэг олигтой бас болж өгөхгүй. Тэгээд эдгээр харин сандал дээр бөөнөрөө суугаад Чимэд дөрж байгаа эдгээр цаашаа хараад юм ярьж исэн. Тэгээд Орхон Сэлэнггүй л наашаал хэлсэн юм шиг бодвол цаан ч зураг авахгүй ч гэсэн байсан. За байлгийшээ харж ийл гэсэн гоо. Тэнгүүд нөгөө хавгсрынгаа пүрэв дөрж байгаа хоёр л тоогоогүй юм шүү. Мөн тэгээд авал авч ийл гэсэн чи өөр тийшээ хардсан. Тэгээд тэр нь ч бараг онсон баг ч үгүй. Наашаа харсан. Тэгээд энэ бас сонд хой зохиолч дэвлэн Монголын том зохиолчдын зохиолч дэвлийнхээ их хурлын завсарлагаар гэдэг энэ зураг гарч ирсэн өдрийн сонин нийтлэгдэжсэн юм л да. 2001 оны зураг. Монгол Улсын ардын зураач Ядан Цэрэнгийн үржнөөгөө одоо гадаад харилцааны яамны одоо яг гол төв шатныхаа яг голын хэсэгтийн Чингис хааны мозаикийн хөшөө одоо байдаг. Энийг 1993 онд босгосон байгаа. Яг 94 онд залсан баха. 93 оны 11 сард энэ зургийг авсан байгаа. Гадаад харилцааны яамны энэ доор энэ подголд энэ ажлын өрөөнд энэ хүржнөөгөө энэ зураач намсраагаа энэ баримлчин зулцаг нартай хамтраад энэ мозаикийг хийж гүйцэтгсэн байдаг. Тэр үед энэ баг дуусчих үед хөргийн одоо энэ ерөнхийдөө тодотоход мозаикаар баг их биеийн бэлэн болгочоо доотлын биеийн бэлэн болсон угсрахын арай наахан талд нь би сурвалжлага манай сэтгүүлч ярилцлага авч ирсэн маа чойл авгаах ярилцлага аваад би энэ дэр бас зураг аваад тэгээ маань энэ бол ерөөсөө Монголын 90-ад оны түүхэнд бас энэ Монголын Чингис хааны бас нэг хамгийн ховор төр зурагтай. Тэгээ энэ чинь Монгол улсын дипломат харилцаатын гадаад харилцааны яамд одоо энэ голын шатн дээр энэ хөрөг энэ мозаик заларч байгаа учраас энэ бол хамгийн түүхэнд ховор юм шүү. Чи ховор зураг дарж байгаа шүү гэж үржлөөгөө тухайд надад хэлж лээсэн юм. Би ч тэр үед өгч 20 настай байлаа л да. Чамаас өөр нэг ч хүн зураг аваагүй. Тэгээд түүхийд энэ хамгийн бас Чингис арх гарцсан байсан л та. Чингис арх гарцсан. Тэр архиар өөрөө энэ мозаика бас нэг ёслоод тэгээд энэ ч бас олон цуврал зураг авсан юм аа. Тэг яг ингээд угсраад тэр хоёр давхрынхаа шатн дээр голын шатн дээр яг энэ хөргөө байрлуулж байгаа бас хэдэн зураг байдаг. Тэг надад бол яг энэ өөрийнх нь нэртэй энэ сархад бүтээгдэхүүнээр өөрийнхөө бүтээсэн Чингис хааны хөргийг бас их гоё тэг түүхэнд үлдэх юм. Одоо ингээд өмнөс ч баг 93-аас 30 жил болж байгаа юм тийм. Энэ сайхан хөрөг одоо ч хүртэл одоо ингээд гадаад харилцааны ямар гоо чимэг болоод Монгол улсын нүүр царай болоод одоо фонол байж идэг. Энийг агуу хүнэлтэй энэ зураач өрчнөөгөө энэ холонч хөшөө турсгал хийсэн шүү дээ өрчнөөгөөч тий. Тэрний энэ бас Чингис хаантай холбоотой энэ бас гоё ховор хэсэг надад үлдсэн байдаг. Гэрэл зурагчтай яг хуу сэдвийн хувьд бол манай гэрэл зурагчд бол
янз бүр л байна. Байгалийн нэг хэсэг нь авна, баримтаар нэг хэсэг авна. За тэгээд архитектураар дагнадаг хэсэг нь байна. Эсвэл зүгээр ингээд хүнсний зүйлээр эсвэл зөвхөн одоо ингээд хүний хөрөг авдаг хэсэг нь байна. Энэ бол маш сайн хэрэг. Яг тэгэхээр манад 90-ад онд бол их үед гэрэл зурагчд маань ерөөс ингээд төрөлжиж манад хөгжөг байхгүй анхнаас. Бүх гэрэл зурагчид бүх гэрэл зургийг авч чаддаг байх хэрэгтэй гэсэн зарчимтай. Ялангуяа хэвлийн гэрэл зурагч, ялангуяа улсын зурагч ялгаа байхгүй. Шөнийн зураг авах хэрэгтэй. Өдрийг авч чаддаг байх хэрэгтэй. Байгалийн зураг авдаг бол адилхан архитектураач авдаг хэрэгтэй, хөргөөч авдаг байх хэрэгтэй. Аль алийг хослуулж чадчих тэр бол ерөнхийдөө бас универсалны гэрэл зурагч гэж яригддаг. Мэргэжлийн гэрэл зурагч гэж яригддаг гэсэн үг. Одоо бол баруунд одоо гадныханд гэрэл зураг хөгжихдээ бол сэтвчилж хөгж. Нийгэмлэгээр бар ингээд байгалийн гэрэл зургийн нэг тусдаа хөгжих шийдэ. Зөвхөн барилга архитектурын гэрэл зураг, зөвхөн өв соёл гэрэл, зөвхөн одоо үн тэтгэлийн гэрэл зурагчтай, зөвхөн хоолны гэрэл зурагчтай, зөвхөн цэцэг авдаг гэрэл зурагч гэдэг ч юм уу. Ингээд тусдаа салбарлаа хөгждөг. Эдгээр нь тусдаа клуб нийгэмлэг ингээд болоод хөгжиж байгаа юм. Тэр одоо яг тэр хөгжил бол одоо яг манай Монголд хэрэгж эхэлж байгаа байхгүй. Тэрийг нь одоо энэ залуучуудаас яг эхэлж байгаа. Тэгэхээр би бас энийг бол бас зөв гэж бодож байгаа. Яагаад заавал одоо тий байгалийн зураг аваад ингээд нэгийг энэ сэдвээ сайхан тултал авчиж байгаа. Тултлан гүйцэтгэж явж байгаа. Заавал ингээд барилгын зураг авах ямар шаардлага вэ тий? Заавал реклам сурчлагын зураг авдаг хүн байгалийн зураг авах шаардлага байхгүй. Нэг сэдвтэ маш сайн үнэж ажаад тгийг сайн хийгээд тэрийг зах зээлд гой нэвтрүүлээд өөрийгөө үнэлээд тэр үнэлжээ зураг дэвшүүлээд өөрийгөө бас цалинжуул явах тэр үний ур чадвар сонголт зүтгэлээс шалтгаалах бас юм болж чаддаг. Тэгэхээр бол залуучдаа бол сэдв бол хамаарахгүй өөрсдөө дуртай сэдвэр ав, дуртай сэдвэр хамгийн сайн гэдгээр ав, дуртайгаа ав, харин тэрийг тултал ав, тултал бүтээх хэрэгтэй зураг. Тэгж дараа нь яг бас үнцэн бас яригдчих болно. Ер нь бол тий хамгийн түрүүнд бол хэдэн төгрөг өгөх гэж байгаа, хэдэн төгрөгийн цалин өгөх гэж байгаа гэдэг утгаараа биш тий. Эхлээд бол сайн зураг авцсан байхад дараа хүссэн үсээгөө бас тэр чинь бас үнэл хэмжээнд дээшлэх болно гэж би бодож байна. Тийм учраас ерөөсөө яг сонгосон сэдвүүтэй бас үнэнч байх хэрэгтэй, гэрэл зурагтаа бас бүтээлч байх хэрэгтэй. Тэрийг зөвлөе дөө.